Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн Дуэйн Джонсны гол дүртэн тоглосон Гридерн Ганг киног ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ кино нь 1990 оны улирлын үеэр Килпатрик Мустангуудын бодит түүхээс сэтвэлсэн юм байна. За үүнээс өмнө киночдод нэг мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулал маань явсаар байна. 2026 ширхэг шагналтай бодоод үзтээ 2026 шүү дээ. Тэр дунд нь Counter Strike-ийн skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлбэл Cloud 2 чихвч, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гой мэдээд л боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гой мэдээд бэлэн гомын дотроос хонжурын карт гарч ирнэ. Тэр картныхаа зургийг авч Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатаар илгээгээд шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Манайхан гялцхгүй бол цаан чинь 200 гаруй скин, 300 гаруй мерч эзэндээ очихсан байна. Харин баяртай мэдэн супер шагналууд маань эзэндээ очоогүй л байж байна. Манайхан жаахан хурдлахгүй бол хоцрох гээд байна уу та. Эсэг хүүхдүүд унтиж байгаа зураглалаар кино маань эхэлнэ. Энэ үед нэг хүүс ирээд гарандаа дэрнийхээ уутыг ороож угаад унтиж байгаа нэг хүүг учиргүй зодож гарлаа. Түүнийг салгаж аваад ганцаарнг нэг өрөөнд хийгээд төгччлээ. Энэ нь хүүхдийн засан хүмүүжүүлэх газар байжээ. Эсэг уурлаж хагаад яг сайхан унтиж байхад нь ууртай царайтай залуу орж ирээд шууд л сонингоор хүүг балбаж гарлаа. Ноён Портер шүн дунд гэнэт зодуулах ямар байна аа? Рожер, чи одоо 17 настай. 4 жилийн дараа хаана байна гэж бодож байна? Би мэдэхгүй байна. Хариулаадах. 21 настай да хаана байх вэ? Шоронд л байна үз? Юу? Над руу хар. Чи сая юу гэсэн бэ? Шоронд. Үгүй, чи шоронд орохгүй. Чи аль хэдийн өгсөн байх болно. Чи сайн хүүхэд Рожер. Гэхдээ чи маргааш буцаад гудамдаа гарна. Буцаад гудамжиндаа хулигаануудтайгаа чи амьд үлдэхийг хүсэж байгаа бол чи бусдаас өөр амьдралтай болох хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол хоёр дахь боломжоо алдах юм бол чи өөхөх болно. Чи ямар ч хамаагүй тусламж авмаар байвал эсвэл ярилцмаар байвал би хажууд чинь байна. Бодож үзээрэй. Ингээд хилээд гараад явлаа. Хүүч нэг зүйлийг ойлгож байгаа бол та нэлээ нухацтай сууж байна. Дүрс солигдож нөгөө хүн маань найзтайгаа гудамдаа инээлдэн алхаж явна. Тэгсэн уртаас нь хоёр залуу ирээд "За юу байна да хамуудаа? 95 дөнгөж сая дүүгийн маань дугуйг хулгайлчлаа. Та хоёр бидэнтэй хамт яв. Тэр муусан харуудад үзүүлж өгөхөд хүн илүүдэхгүй. Рожер, сонсооч. Надад юу чалгаа? Би нүцгэн байна хөгшөө." Ингээд түүнд бөө өгöd. "Чи одоо нүцгэн биш вэ?" Ингээд тэд 95-ынхнаас өшөөгөө авахар дөнгөж л алхаж эхлэхэд машинтай гарууд тэднийг ирээд буудаад унгаачлаа. Эргээд шууд нөгөө хоёрыг маань хөөж Рожерыг хашаад авах гэж байхад нь нам мөргөө зүхтаад алгуулна. Рожер ч үхэж түүнтэй хамт байсан Дрек гэдэг найз нь гашуудж байхад гудамных нь ахуулттай залуу ирээд "Дрек, Хэнкс 95-ын тэд нэг нэгэ клик гэж дуудаж байсан. Би кликийн учрыг олъё. Чи дүүгийнх нь учрыг ол. Рашагийн төлөө." Гэт хатгаж угаад буу атгуулчлаа. Дүрс шилжид засан хүмүүжүүлэх газар хүүхдүүд хоорондоо золдож байхад нь харгалзагчид салгаж байна. Хүүхдүүдийн зодон бас Рожерийн үхлийг мэдсэн Портер засан хүмүүжүүлэх газар үр дүнгүй байгааг ойлгож хийж байгаа зүйлдээ сэтгэл дундуур байгаа болтой. Одооноос бүгдээрээ Портерийг Про гэд дуудацгаая. Харин энэ үед Дрек ширүү алгасаар нэг дэлгүүрт орж ирээд эхнэр хүүхдтэйгээ явж байгаа залуу дээр очиод шууд буугаад тулгаад буудах гэж байна. Дэлгүүрийн зарин араас нь гарч ирэхэд хий буудад зүхтаад гэртээ ирлээ. Гэртээ ирээд тартал ээжийнх нь нүр хөхний зулчжээ. Ултай нэг залуу гарч ирээд зодох нь ойлгомжтой юм шиг юм ярьж эхэллээ. Дрэг уурлахад түүнийг ээжтэй намт түлхээд унгаачлаа. Манай хүн буу гаргаад ирнэ. "Чамд намайг буудах зориг байхгүй хөө минь. Зүгээр явж үз." Аав нь уурлаж барьж авахар угс ихтэн хүү буудчлаа. Дүрс шилжиж Про маань дарагдаа. Хүүхдүүд одоо байгаагаараа хангалттай сайн хүмүүжиж чадахгүй байна. Тийм болохоор тэднийг хөл бөмбөгийн баг болгох санал тавихад дарга нь дургүй байсан ч гэсэн ятгсаар угаад туршихаар боллоо. Харин энэ үед Дрек аль хэдийн засан хүмүүжүүлэх газар ирчихсэн. Хүмүүстэй муудалцаад сууж байна. Тэнд нь өстэй 95-ын залуу бас байх бөгөөд түүнтэй ч ам мөрөөгд авлаа. Тэнд Про хүүхдүүдийг багтан авч байхад Жуниор гэж залуу "Би тоглоё. Чамайг авч чадахгүй Жуниор." Яагаад гэвэл чамд сахилга бат хийж байхгүй. Эргээд харах хооронд чи зодоо хийж байдаг. Тэгэд надад боломж олгохгүй мó? Би боломж олгосон шүү дээ. Ингээд Жуниороос бусдыг нь багтаа авах бөгөөд хоорондоо өстэй Дрекийг болон 95-ын залуутай хамт авлаа. Тэгээд дасгалжуулагчулсан Про маань сургуулиудад очиж тоглох санал тавьсан ч хоригдлууттай хүүхдүүдэд тоглуулах хүмүүс олдохгүй байна. Ингээд явж байгаад нэг дасгалжуулагч дээр ирээд санал тавихад "Сонсооч, манай шинэ гишүүд гээхтэл 3 жил бэлтгэл хийсэн. Чамд харин 4-7 хоногийн хугацаа байна. Чи чадах юм уу? Манайх Христ итгэлтэй сургууль. Мөрийг тавьдаггүй маа. Манай хүүхдүүдийн хувьд та нартай тоглох тийм ч сонирхолгүй байгаа. Тэгвэл манай тоглогчид яах болж байна? Тоглох боломж ч гарахгүй юм гэж юу? Шуудхан хэлэхэд тэд хууль зөрчсөн өдрөөл боломжоо алдсан. Тэгэхэд бороо уурлах гэхэд хамтрагч нь түүнийг болиулаад дасгалжуулагчид хандан "Ноён Торрес, та Христийн шашин тавиз." "Тийм биз дээ.
Тийм ээ. Би яг юу гэж хэлдгийг нь нарийн мэдэхгүй байна л да. Гэхдээ Есүс хэлэхдээ та нарын бурхан эцэг өршөөнгүй байдаг шиг та нар ч бас өршөөнгүй бай. Бусдыг бүү шүү. Тэгвэл та нар өөрсдөө шүүгдэхгүй гэж хэлдэггүй лөө. Наадах чинь Лук номноос байна. Та бусдад өгвөл хариу нь илүү их байх болно. Ямар хэмжээгээр хэмжинэ, хариу нь тэр хэмжээгээр ирнэ. Тийм биз дээ. Ингээд Библиэр найрч байгаад дасгалжуулагчийг зөвшөөрүүлээд лиг тоглох хэрэг авчлаа. Дөрөв шилжиж про аль хэдийн хүмүүжүүлэх газараа ирсэн байх бөгөөд багт сонгогдсон залуусаа ураад суулгаж байна. За тэгэхээр бүгдээрээ сонсож бай. Ямар ч хороолол, бүлэг, гудамжнаас ирсэн байсан хамаагүй. Энэ бол одоо та нарын гудамж. Та нар бол цус. Грил латинууд биш. Та нар бол мустанг. Энэ талбайд миний хэлснээр байна. Та нарынхаар биш, минийхээр. Та нар өөрсдийгөө энд авчирсан. Төөрсөн учраас л энд байгаа юм. Яг одоо бол та нар арчаагүй амьтад. Гэхдээ та нар энэ шаардлагыг дэмжиж байвал 12 сар гэхэд та нар жинхэнэ ялагчд болно. Нөгөөдөл нь зөвшөөрж байна. Ингээд бэлтгэлдээ орлоо. Нэг л ивэ олдоггүй. Хаашааш үсрээдэл. Манайд бүр мустанг гэж үсгэлж чаддаггүй. Дээр нь бэлтгэлдээ дуртай байгаа хүн харагдахгүй байна. Манай прод ч ажил их байна да. Ингээд манайд бэлтгэлээ үргэлжлүүлсээр нэлээд учраа олоод эхэллээ. Энэ үед про багаа цуглуулад сайн бэлтгэл хийлээ. Сайн ажиллаж байна. Та нар энэ 7 хоногт бүгд сайн ажиллалаа. Өөрсдөө бахархах хэрэгтэй. Ийм үг сонсоогүй удсан бидтэй. Та нар хүртэх хэрэгтэй. Үгүй дээ. Та нар өөрсдөө хичээвэл энэ ертөнц шал өөр байх болно. Ингээд орой олж манай дотор довтолгооны хувилбар суралцж байхад нь гадаа богдоор чадаагүй жуниор ганцаараа бэлтгэлээгээд байна. Про түүн дээр очиод чи яаж хавэ жуниор? Би сая удсаар ярьсан. Хүүгийн маань төрсөн өдөр болж байгаа юм байна. Тэр 2 настай. Хүү маань 2 нас хүрч байхад би очиж чадсангүй. Би мустанг болмоор байна дасгалжуулагчаа. Би чамд яагаад итгэх ёстой юм? Учир нь би боснуулахгүй. Чи наад үгүй. Сүүлд эндээс явахдаа шүүгчд хэлээ үсттэй. Ахиж биш. Би ялагдагч байхаас залхаж байна. Би бүх зүйлийг боснуулж орхидог. Дасгалжуулагчаа. Би хүмүүст өөрийгөө тоглож чадна гэдгээ харуулмаар байна. Би амьдралдаа нэг ч гэсэн юмыг хиймээр байна. Би хүүгээ надаар бахархуулмаар байна. Ингээд про зөвшөөрлөө. Жуниор багийн нэг хэсэг боллоо. Өвгүүд бэлтгэлтэй ороход дэрэг 95-ын залуутай муудалцаар сүүлдээ бүр зодолдож байна. Про тэднийг эвлэрүүлж хэд үг хэллээ. Дарагтайгаа уулзах үед хүүхдүүдэд хувцас авах мөнгө олдохгүй болсныг хэлээд бага тарахыг санал болгож байна. Манай харин татгалзаад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийлээ. Про хүүхдүүдэд бэлтгэлээр нэлээд шахаж зөв ийдлээ усуухгүй гэхтэн дэрэг суучлаа. Чи юу хийгээд байгаа юм? Босс. Би усуутлаа босхгүй. Харин түүнийг сонссон түүний багийнхан бүгд түүнтэй нэгдэд суух үед багаараа нэг зүйлийг хамт хийж байгааг нь Поро хараад тэдэнд ус өглөө. Дөрс шилжиж хүүхдүүд дээр тэдний өмсгөл хүрээдэрлээ. Хүүхдүүд хувцас хараад бөөн баяр өмсгөлөө өмсч үзэж байна. Зарим нь хан мөргөж үзээд дараа нь харин Порогийн дарга ирээд чи 10,000 долларын хэрэглэл аваа юу? Би маш сайн хямдруулж авсан шүү. Чамд тэгэх хэрэг байхгүй, тийм үү? Би эрэхтэй л байх гэж бодсон юм. Манай Поро компанийнхаа мөнгөөр өмсгөлөө авчижээ. Гэхдээ аргалаад гарлаа. Ингээд тэр хүүхдүүдээ гэр бүлүүдтэй нь уулзуулсан ч нэг л амжилт олсонгүй. Хэрэлдэж, гомдож, гэрийнх нь тэднийг орхиод гараа явчлаа. Ээж нь орхиод гарсан нэг хүүдээр Поро очоод түүнийг тайвшруулж байна. Манай хүн чи багийнхандаа яг аав шиг л хандаж байна шүү. Тэгээд тоглолт эхлэхэд 5 хоног үлдлээ. Жуниор харин бэлтгэл хийж байхдаа гэмтээд эмнэлэгт хүргэжлээ. Залуус сүүлчийн бэлтгэлээ хийж байхад нь багтараагүй залуус хоорондоо үзэлцэж байна. Зодоо өдөөсөнгөр багийнхны урдуур явахдаа тэднийг та нар муу харууд юугаа хараад байгаа юм? Хөгийн хідэн новшнууд. Гүй. Үсэр өнхөр. Яг л тижээвэр амтны шиг арчаагүй амтад. Яг энэ үе Жуниор. Ама тад Фиби чи өөрөө арчаагүй амтаа. Жуниорыг харангуйтай харин Кал аваад явуудаглоо. Манай Жуниор гараад ирчихжээ. Багийнхан түүнийг хараад бөөн баярлж байна. Жуниор багийнхандаа хандан. Би эмнэлэгт байхдаа та нарын тухай зөндөө бодсон. Багаач бас. Та нар яг л миний гэр бүл шиг болчихож. Миний гэр бүл юу чаддгийг би харуулмаар байна. Би та нартай хамт тоглохыг маш их хүсэж байна. Та нар тэднийг болгож өгнө үсттэй найзуудаа. Бас би эмнэлэгт бэлэнгой мэдэж байгаад гоё CS скин хоцсон. Fans Romani Skin Drop 2026 гээд урамшуул зарлагчсан байгаа юм байлээ. 2026 ширхэг бэлэг байгаа гэсэн. Fans Romani 17 төрлийн бэлэнгой монгоос идээд дотроос нь гарч ирсэн бэлгийг Fans Romani Mongolia Facebook хуудасны чатаар явуулаад бэлгээ авах юм байлээ. Бэлгэнд нийт 1000 ширхэг Counter Strike-ийн скин. Бэлэг дурсгалын зүйлс 1000 ширхэг. Бас 26 ширхэг супер шагнал байгаа. HyperX Cloud 2, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Super Light Mouse. Лаглаг юм байлээ. Бөөндөө тоглолтоо тарахаараа гойми идэ гэж дасгалжуулагчид хэлээ л дээ. Тийм ээ залуу минь. Ингээд зөвшөөрлөө. Ингээд манайхан эхний тоглолт руугаа явцгаалаа. Залуучууд нэлээ итгэл муутайхан байхад манай Поро хэдүү үг хэлээд л сипилэн сэрээгээд талбар руу гаргалаа. Тэднийг гарах үед эсрэг багийнх нь хөгжин дэмжигчэд олуулаа юм аа. Суудал дүүрэн үзэгчтэй байна. Манай эдийн тал дээрийн шоронгийн даргаас өөр хүн байдаггүй. Ингээд шүгэл дугурлаа. Эхний бөмбөгийг улаан баг авч довтлохонд орлоо. Бөмбөгтөө довтлогчийг нам мөргөөд эхний довтлогоог зогсооно. Хоёр дахьыг нь ч бас нам мөргөөд бужигнаа
Улаан дундаас бөмбөгийг мустангууд аваад гараад ирлээ. Одоо тэдний довтолж эхлэх ээлж. Довтлохооны байралд ороход нь Улаанбаагийн 55 номер Дрейкийг онлоод байна. Тэгэд яг довтлохоо эхлэхэд Дрейкийг нам мөргөж унгаад орилж чарлаад алгахны алгана. Дараагийн довтлохоо эхлэх үед бөмбөгөө шидэж амжаагүй байхдаа мөргүүлчлээ. Улаануудад бөмбөг шилжиж тэд шууд нэг дайралтаар touchdown. Манайхан довтлохоо дамжуулалтуудаа алдаад бүр хоорондоо хэрэлдээд авлаа. Дахиад улаанууд довтолж touchdown. Дахиад touchdown 38-0. Манайхан нэг ч оноо авч амжсангүй. Ингээд хожигдлоо. Хожигдол үнэхээр хүнд туссан бололтой. Багийнхан бүгдээрээ сэтгэлээр унаж, зарим нь уйлж байна. Манай Поро харин нөхцөл байдлыг ойлгоод тэднийг урдаа суулгаад эхнийх үргэлж хэцүү байдаг юм. Бид өнөөдөр талбай дээр олон алдаа гаргалаа. Бүгдээрээ би ч гэсэн. Тэд бэлэн байсан. Тэд нар энэ тоглоомыг 3 жил тоглосон шүү дээ. Харин бид 3-7 хоног тоглосон. Тэд та нараас илүү гэж би бодохгүй байна. Би л байсан бол тэд нэр та нарыг солихгүй байсан. Бидэнд одоо 9 тоглолт үлдсэн. Дрейк бага орхиод гарч бусдын ч гэсэн итгэл нэгэнд алдарсан бололтой. Нөхцөл байдлыг харсан хүмүүжүүлэх газрын дарга Протой ярилцаад бага цааш нь үргэлжлүүлэх хэрэггүй гэж байна. Проч хүлээн зөвшөөрсөн бололтой. Ингээд маргааш нь уулж Проч өөрийн ажлаа хийх гэж байхад гаднаас М О С Т А Н Г ингээд үсгэлж байна. Бүгд гайхаад хартал хүүхдүүд бэлтгэлээ дасгалжуулагчгүйгээр хийж байна. Про гарч ирээд энэ хэний санаа вэ? Би танд хэлж байсан дасгалжуулагчаа. Бид ялагдагч байхаас залхаж байна. Ингээд жуниор хэлж байна. Тэдэн дунд Дрейк хүртэл буцаад ирчихжээ. Дүрс шилжихэд мустангууд дараагийнхаа тоглолтод оролцож байх бөгөөд 14-21 хайрцаатай явж байна. Тоглолтын хагас дуусахад 1 минут 21 секунд үлдсэн байна. Мустангууд бөмбөгийг гаргаж Дрейк бөмбөгтэй гүйхэд багийнхан замыг нь цэвэрлэж touchdown хийхийн даван дээр мөргүүлжлээ. Дрейк сэлгээнд сэтгэл дундуур сууж байхад нь Про хажууд нь очиод чи хүчтэй хүү минь. Гэхдээ чи өөртөө дэндүү баг боломж олгоод байна. Чи сайн тоглогч. Би чамайг хамгийн шилдэг нь болно гэж боддог. Чи өөрийгөө олтол би чамайг шахах болно гэж хэлээд дүрс солигдлоо. Залуус дахиад бэлтгэлээ хийж байна. Тэгсэн Про өмсгөл өмсөд гараад ирлээ. Дрейкийг нөхөрсөг тулаанд дуудаад өөрийг нь түлхэж унгаах юм бол Дрейкийг хүндлэх болцолтойгоор тоглодог. Дрейк хүрээд ирэхэд нь юу ч болоогүй юм шиг татаад унгаачлаа. Дахиад нэг удаа гүүгээд ирэхэд нь өргөж шидчихлээ. Дрейк дахин гүүсээр байсан ч нэг ч хүчирдэггүй. Харин түүнийг гүйж ирэх болгонд Про заавар өгч түүнийг хурцлаад байна. Эцэст нь Дрейк бялб мөргөд унгаалаа. Үзэгдэл солигдоход дараагийн тоглолт аль хэдийн дундаа орсон байна. Улаанбааг бөмбөгийг гаргаад шууд цөлөд холдуулахад Дрейк барьж аваад гүөхт нь түүний урдуур 95-ын залуу орж ирээд түүний замыг цэвэрлж тэр гүүсээр touchdown хийж анхны хожлоо авлаа. Одоо тэдгээр хүүхдүүдийн дунд дайсагнал байхгүй болжээ. Харин одоо тэд хожлын баяраа усан санд тэмдэглэж байна. Нэг нь гараа эвгүй болоход Про дээр очиж үзүүлэх гэж байгаад татаад унгаачлаа. Тэднийг шоолоо зогсож байсан хамтрагчийг нь бас ус руу унгаачлаа. Ингээд хамтдаа жинхэнэ утгаараа баярлалдана. Одоо тэд нэг баг, нэг гэр бүл болжээ. Ингээд дүрс солигдоход Про офис дээрээ сууж байна. Дарган түүн дээр орж ирээд бэлтгэлийн цаг болсон уу? Би очихгүй баха. Эмнэлэг явах хэрэгтэй байна. Ээж чинь ямар хуу байна да? Тэмд сайн биш байна. Эмч нар удаа амьдрахгүй гэсэн. Ингээд баг талбай дээр гарцсан байх ёстой биш үү? Баг талбай дээр гараагүй байхаар нь Поро хараад гайхах уурлах зэрэгцээд багийнхан дээр очиж байна. Тэгсэн чи багийнхан түүний ээжэд цэцэг болон эл захидал бэлдэж гинтийн бэлэг барьсан байна. Цэцэг захидлыг нь аваад дацаглаа хий гэж хэлээд эргээд харахтаа нүдэндээ нулимстай гарч явлаа. Ээждээ очиод тэдний бичсэн захидлыг харуулхад нь ээж нь түүний хийж байсан зүйлсээр бахархаж байна. Поро тандан чи миний хамгийн том амжилт юу болохыг мэдэх үү? Би сайн хөөсгсөн. Ингээд хэдхэн цагийн дараа түүний ээж нас барж дүрс шилжихэд тоглолт эхэлсэн байх бөгөөд тэд аль хэдийн хожлоо Прогийн ээжэд зориулж байгаа харагддаг. Дахин дүрс солигдоход хүүхдүүд гэрийнхэн рүүгээ захидал бичиж байх бөгөөд тэд одоо бүгд л илүү найрсаг, итгэл найдвар агуулсан баяр хөөртэй захидлуудыг илгээж байна. Захидал бичигдэж байх оронд нэг тоглолтын дүрс харагдсаар байх бөгөөд тэд дахин нэг ялалт байгуулж байна. Про хүүхдүүдийн захидлуудыг уншиж байгаад Дрейкийн захидлыг түүний найз охинд нь өөрөө хүргэж өгөхөөр очиж байна. Тэр үед харин найз охиных нь аав байх бөгөөд охин нь коллежид орохоор болсон болохоор гэмт хэрэгтэнтэй холбоогүй байлгахын тулд өмнөх бүх захидлыг нь охиндөө өгөөгүй юм байна. Үүнийг нь мэдсэн Про Дрейк одоо тийм хүн байхаа болсон. Жаахан л урам өгөх юм бол тэр ийм чигээрээ үлдэнэ. Сонсоход таатай байна. Гэхдээ би охиныхоо ирээдүгээр мөр эзэж чадахгүй нэ. Дүрс шилжиж Дрейкийн гудамны ах нь түүнийг ирэхээр засан хүмүүжүүлэх газар дээр ирсэн байна. Мэдээж түүнийг оруулсангүй. Харин тэр гарахтаа 95-ын залууг харах бөгөөд энгэртээ гараа хийж айлгаж аваад гараад явлаа. Ингээд дараагийн тоглолт эхлэхэд эмэгтэйчүүдийн хүмүүжүүлэх ангиас тэднийг хөгжөөн дэмжигчд болох охтууд ирсэн байна. Дээрээс нь Дрейкийн гудамжны ах нэрээд түүнийг дэмжиж байна. Тоглолт эхлэхэд Дрейк бөмбөгөө авч дундуур нь сүлжин гүйсээр эхний touchdown. Тэд 21-7-оор эсрэг багаараа шал арчаад хагас шигшээ рүү гараад бөөн баяр уулзгаж байна. Харин тэдний дундуур Дрейкийн гудамны ах нь 95-ын залуу руу дөхөж очиод муудалцаж эхэллээ. Тэгээд түлхэлцэж байгаад шууд буу гаргаж ирээд мөрлөөнд буудаж унгаад дахиад буудах гэж байхад нь Дрейк ирж ахыгаа мөргөж унгаад
Ах нь зүхтэж Дрейк харин багийн андаа хараад үлддэг. Ах нь харин буцаж байхдаа цагдаа нартаа буудалцаж газар дээрээ өгөхөн тэр. Болсон явдлын дараа Дрейк нилээ эвгүй байдалтай байна. Тэгсэн нэг нөхөр түүнийг өдөөд манай хүн шууд зодоод сахилгад орчлоо. Харин түүн дээр Про очоод манай хоёр нэлээд үзээтэй ярилцлага хийлээ шүү. Про түүнд өөрийгөө болон бусдыг уучлах хэрэгтэй байдгийг ойлгууллаа. Өөрөө ч бас аавыгаа сэтгэлдээ уучласнаа хэлээд чин сэтгэлийн ярилцлага хийж байна. Дүрс солигдоход бусад багийн эзэн манай Протой ярилцаж байх бөгөөд Про тандан та буудалцааныг эхлүүлээгүй ч гэсэн та хамгаалж чадахгүй шүү дээ. Чадах бол яах вэ? Бид тийм зүйл дахиад болохгүйг батал бол яах вэ? Гэд дарга ороод ирлээ. Ингээд дараагийн тоглолт болохоор боллоо. Харин тоглолтуулах газрыг нь цагдаа нар хамгаалтанд авч байна. Энэ удаагийн өрсөлдөгч нь тэдний хамгийн ихний өрсөлдөгчд буюу тэднийг бут нэргсэн багийнхан байна. Манай Мустангийнхан ч гэсэн тэднийг хараад нэг л жи ирэхэд бай шүү. Тэднийг харсан манай Про тайвширцгаа залуусаа. Та нар юунд санаа зовсон юм? Өмнө нь 30 оноогоор хожигдсан болохоор тэд та нарыг хожоогүй. Тэд харин хизээж хожиж үзээгүй багийг хоцсон юм. Харин өнөөдөр бүх зүйл өөр байх болно. Өнөөдөр та нар жинхэнэ Мустанг болсон. Ингээд тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Манайхны гэр бүлүүд нь ирчихсэн байна. Дрейкийн найз охин нь аавтайгаа үрдэл ирчихсэн байна. Ингээд бөмбөг хин гаргахаа үзэх болгоод эсрэг багийнхан 8 хүн гаргаж ирээд алхуулж байна. Тэрэнд нь хариуг нь барьж Мустангийнхан багаараа зоос шитгэхэр очдог. Ингээд тоглолт эхлэхэд Дрейк бөмбөг дээр ирж шууд эхнийг үлдээрээ touchdown хийлээ гэж бодтол шүгэл дуурайд алдаа гарсан гэд тоглолтын оноог хүчингүй болгочлоо. Дахиад бөмбөг гаргах гэтэл нөгөө 55 гарч ирээд Дрейкийг нам мөргөж унгаад дахиад шатаах гэж оролдоод байна. Дахин нэг бөмбөг гаргаад дамжуулах үедээ таслуулахад нь Дрейк бөмбөгтэй тоглогчийг зогсоох гэж байхад нь нөгөө 55 гарч ирээд тас итэл мөргөд унгаачлаа. Нөгөө тоглогч нь харин явж очоод touchdown. Ингээд манайхан эхний хагас нэлээд хүнд байдалд орчлоо. Тэдэн дээр харин Про орж ирсэнгүү. Прогийн хамтрагч нь очоод чи тэдэн дээр орж бэлдэхгүй мө? Тэд билээ. Зүгээр хүлээж бай. Энэ үед багийнхан хоорондоо ярилцаж эхэлнэ. Тэд биднийг ёстой болгож өгч байна. Тэд биднээс сайн биш ээ. Бид илүү энэ бүхий эхлэхэд дасгалжуулагч биднийг ялагч болно гэсэн. Би ч тэрнийг худлаа хэлж байна л гэж бодсон. Би та нарыг бас үзэн ядсан. Энд байхыг би хүсээгүй. Гэхдээ бид нэг баг болсон. Дасгалжуулагчийн зөв. Бид өөрчлөгдсөн. Бид хогийн амьтад биш болсон. Дрейкийн үг багийнхныг насах шиг боллоо. Бүгд хөлөө дэвсэлж орилолцсоор талбар руу гарлаа. Тоглолт эхэлж эсрэг баг бөмбөгөө гаргахад шууд нэг мөргөлтөөр зогсоодог. Мустанг бөмбөг гаргахад Дрейк авчгүйгээд 55 түүнийг дахин мөргөд зогсооно. 55 ч дахиад үгээр идэж байна. Багаараа дараагийн довтлогыг ярихад Дрейк Ян чи хоосон харвал өөрөө шиддэг үсттэй. Тийм ээ. Дрейк 55 руу харангаа. Тэгвэл надад хоосон зай байна. Ингээд довтлогоо эхэлж Ян гаргаж Дрейк аваад гүүхт нь 55 түүнийг амдан гүйж эхэлнэ. Багийнхан нь түүний замыг цэвэрлсээр яг 55-тай тулах үедээ түүнийг ёстой ямб мөргөд гарлаа. Үргэлжлүүлэнгүйсээр touchdown. Сүүлийн минутаар үлдэхэд айлын довтлогоо эхэллээ. Гаргаад дамжуулаад тойроод гараад ирэхт намаа. Зад мөргөж унгаад бөмбөгийг нь таслаад авлаа. Ингээд сүүлчийн довтлогог Мустангууд довтлохоор болно. Тэр үед харин Жуниор хувцас сольж гарч ирээд багтайгаа нэгдээд бүгдээрээ хамтдаа хий. Ингээд сүүлийн довтлогоонд бэлэн боллоо. Довтлогоо эхэлж Дрейк бөмбөгөө аваад Жуниорын ард гүйж ирэхэд Жуниор ганцаараа хоёр хамгаалагчийг бут мөргөж унгаад зам гаргаж өгдөг. Жуниорыг харин гэр бүлийнхэн нь харж байна. Дрейк гүйсээр дахин 55-тай таарлаа. Шууд урдаас нь өсөрч мөргөөд сүүлийн яардад газардаж touchdown 16-14-өөр ялалт байгууллаа. Энэ түрээд кино маань дуслаа. Энэхүү кино маань бодит түүхээс сэтгэлэн бүтээсэн кино бөгөөд алдсан ч дахин буруу шийдвэр гаргалгүйгээр зөвийг сонгуул боломж үргэлж байдгийг харуулсан кино юм. Киночд байлаа.